Hello guys, өнөөдөр бүгдээрээ энэ зуны хамгийн шилдэг аим шиг кинонуудын нэг Weapons-ийн тухай ярих болно. Тэгэхээр энэхүү кино маань нээлттэй хийсэн өмнө pre-screening-гээр үзэгчдээс ч, шүүмжлэгчдээс ч маш өндөр үнэлгээ авсан. Rotten Tomatoes дээр 100%, Metacritic дээр 90, IMDb дээр 4.5 гээд ер нь байж болох хамгийн өндөр үнэлгээнүүдийг авсан. Тэгээд маркетинг аж гэсэн энэ жилийн хамгийн аим шиг кино чи баг өмдөндөө шийдлээ байна. Тиймэрхүү маркетинг нэлээд явсан. Сайн санаж байгаа бол өнгөрсөн жил Long Legs яг нэг иймэрхүү маркетинг хийсэн амар өндөр үнэлгээтэй хүн болгон ёстой аим шиг кино гэж хэлж байна. Хамгийн амар баг сүүлийн 10 жил байгаагүй аим шиг кино гэж магтажсэн. Тэгээд би ингээд амар айн гэж бодоод тэр киног ингээд айцтайгаа нүүр тулах гад те. Тэгээд ганцаараа ингээд үзээд амар сэтгэл сундуур гарч исэн тэр киноноос. За харин Weapons кино маань болохоор бас яг адилхан яг энэ замаар явсан. Тэгээд би яг үзэхээс өмнө 2-3 удаа кино театрт яг трейлерыг үзээд илүү одоо үзэх хүсэлтэй болсон. Яг трейлерээсээ нэлээд гоё mysterious нууцлаг те юу болоод байгааг мэддэхгүй. Яг энэ хүүхдүүд яагаад алга болчихоо гэсэн нэг тийм mystery ингээд байсан. Тэгээд тийм учраас ингээд үзэх хүсэл нэлээх төрсөн. Тэгээд тэр нэг ингээд ингэж гүйдэг тэр нэг поз нь бас жоохон инээдтэй ч шиг гэтээс жоохон амарч шиг нэг тиймэрхүү санагдчихсэн трейлерээсээ. Би нээлттэй хийсэн оройн нь яг хамгийн сүүлийн шөнийн үзүүрээр ганцаараа үтсэн. Тэгээд манай нойрхон байдаг театрт ер нь л хүн тал дүрнэ гэдэг амар хор үзэгдэлтэй. Тэгээд энэ киног үзэхэд баг талаас илүү дүрлэлттэй театрт би үзсэн. Тэгээд тэр бас жоохон шок нээсэн. За хамгийн түрүүнд эхлээд техникэл талуудаас нь ярэ гэж бодож байна. Надад хамгийн түрүүнд cinematography буюу камера хөдөлгөөнүүд нь ихэр таалагдсан. Ийм янз бүрийн зүүмлж гарч байгаа. Тэгээ юм дондор явснаа ингээд бутж эргэж байгаа. Эсвэл ингээд нэг хүнийг ингээд дагаад явж байгаа. Ингээд тэр хүний өнцгөөс ингээд ийшээ ингэж харангуйтлаа ингэж харж байгаа камер хөдөлгөөнүүд яг тухайн аимшигын suspense сценүүд дээр үнэхээр сайн ажилласан. Тэгээд миний бодсноос бол хамаагүй сайн cinematography зураг авалттай байсан. Дараагийн над техникл талаас таалагдсан зүйл болохоор хөгжим байсан. Энэ кино маань story нэг гол дүрийг ингэж дагахгүй олон дүрүүдийг ингэж дагж явж байгаа. Тухайн дүрдээ тохирсон хөгжмнүүд явж исэн. Тэгээд надад хамгийн тод болсон нь болохоор нэг хар тамхичин гэр оронгүй залуу гарч байгаа. Тэгээд тэр залуугийн яг өнцгөөс гаргаж байгаа хэсэгтэр амар юм тухгүй юу болоод байна гэмээр юм сонин ая явж байгаа. Тэгээд яг одоо тэр хар тамхинд донтцсон хүний толгой дотор юу болж байгааг ингээд сонсуулж байгаа шиг надад мэдрэгцэн амар юу ямар сонин хөгжим юмэр тийм хөгжим явж исэн. Тэгээд бас жүжигчд маань ер нь бүх жүжигчд маш сайн жүжиглэлтэйсэн. Тэгээ сайхан Fantastic Four-ын Silver Surfer-ийн дүр дээр тоглосон Julia Garner жүжигчин ерөнхий гол дүр тоглож байгаа. Тэгээд би саяхан ингээд Julia Garner-ийн гол дүр боловч бусад туслах дүрүүдийнхээ өнцгөөс сторигоо бас ингээд харуулж байгаа. Тийм учраас туслах дүрүүд маань ч гэсэн яг өөрийнхөө тэр киноны нэг одоо 10 минутын хэсэг дээрээ үнэхээр сайн жүжиглэж чадсан. Тэгээд гол дүрүүдэд Julia Garner, Josh Brolin одоо бидний мэдхээр Thanos, тэгээд Benedict Wong одоо манай MCU-гийн Wong-ийн дүр тоглодог. Тэгээд 3 MCU-гийн жүжигчин ингээд нэг аим шиг кино цог тоглосон байна. Туслах дүрүүдэд миний сайн мэдгүй жүжигчд байсан. Тэгээд тэр миний саний ярьдаг Лоренго хар тамхичны дүр болохоор Austin Abrams гэж жүжигчин. Тэгээд бас нэг цагдаа залуугийн дүр байгаа. Тэр цагдаагийн дүр болохоор Alden Ehrenreich гэдэг жүжигчин тоглосон байгаа. Тэгээ киноны маань story яг нэг дүрийн өнцгөөс шиг олон өөр дүрийн өнцгөөс энэ тэндээс нэг сториг харуулж байгаа надад айгу таалагдсан. Яг багтаа үзчихсэн Hoodwink гэдэг нэг хүүхэлтэй тэрэн шиг ингээд өөр дүрийн өнцгөөс нэг үйл явдлыг ингээд харуулж байгаа айгу гоё санагдсан. За яг гол асуулт болох яг энэ кино маань амар кино, яг энэ жилийн хамгийн амар кино, аимшигын кино байсан уу гэвэл
тийм бас үгүй. Тэгээ кино маань яг ингээд аимшигын одоо suspense үүсгэж байгаа, эсвэл jump scare хийж байгаа те ер нь юм эвгүй тухгүй болгож байгаа хэсгүүдээ бол үнэхээр сайн хийсэн. Яг ингээд яг тэр үед ингээд цочих юм дээрээ цочоод айхын дээр айгаад те үгүй гэж байгаа нь болохоор тэрнээсээ илүү хөгжилтэй юмнууд нэх байсан юм. Ингээд инээдтэй юмнууд нь хамаагүй илүү байсан, яг айхаасаа илүү. Тийм болохоор яг цэвэр аимшиг кино гэж бол хэлэхэд амар хэцүү. Яг ерөөхдөө кино гэж авч үзэх юм бол ялтчгүй сайн кино, сайн игцэн, сайн техникл, сайн жүжигчлэлттэй тий алдартай жүжигчдтэй тий ийм киноос яг аимшиг кино гэд аваад үзэх юм бол яг эхний хагастай бол яг сайн гоё аимшиг кино. Яг сүүлийн хагас бол илүү сатир комедик аимшиг кино гэх юм. Би үзчихэд гарч ирээд бүр ингээд инээдээ барьж чадахгүй ингээд аимшиг кино үзчихэд үзэж гарч ирчихэд инээдээ барьж чадахгүй. Одоо бодохоор л инээд. Тэгээ тийм байсан гэж бодохоор ялчгүй аимшиг кино гэж хэлэхэд хэцүү болчиход байгаа. Татар ажиллагааг нэг иймэрхүү байсан шүү дээ. Ингээд бүр амар юм банк дээр үндэдэг юм сүртэй гангстер кино шиг ингээд яжсан. Яг үзсэн чинь амар инээдтэй кино. Яг тэр шиг надад санагдсан. Тэгээд бас техникл талаас ганц юм мартсан байна. Надад практик эффектүүд нь маш таалагдсан, маш сайн хийцтэй. Ер нь бол үнэшилтэй гоё харуулцсан, маш их цуснаж харахад амар хэцүү хийдэдэн син байгаа. Тэгээ ялангуяа одоо манай тэр Бенедикт Вонг машин дариулаад хөтөг гэсэн байгаа. Тэр одоо тэр цогцыг хардаг син бол яг үнэхээр практикли амар гоё хийсэн байсан. Кино маань яг тийм яг сайн гэж байгаа ч гэсэн бас яг тийм мастерпис кино бол биш. Яг л гоё кино. 70-80% яг үзээд хизэж харамсахааргүй л гоё кино байсан гэж бодож байна. Би Letterboxd дээр энэхүү кинонд 5-аас 3 од өгсөн байгаа. Зүг хүмүүсээ бол үзээрээ театрт үзвэл гоё, гэртеч үзсэн гоё. Яг заавал театрт үзэх нэг албагүй гэж бодож байна. Гэртеч үзсэн хамаагүй гоё гэж хангалттай гоё байна. Тэгээд үтсэн хүмүүсээ бол яг надтай санал нийлж гинэ үү, хөгжилтэй байсан уу үгүй юу тэргээ комментоор бичээрэй. Энэхүү кино ревюг үзсэнд баярлалаа. Дараагийн бичгээр уулзтлаа. Түр баяртай. Bye.